За COP17 хуулийн байгууллага онцгой ерхий газрын даргын тушаалаар ажлын хэсгүүд байгуул ажиллаж байна. За энэ дээр одоо бас дэд ажлын хэсгүүдээр бас онцгойлийн байгууллагаас төлөөлөлүүд нь ажиллаж байгаа. За бидний хамгийн гол хариуцах ёстой ажил бол одоо энэ оролцож байгаа албаа хүмүүсийн одоо аюулгүй байдлыг хангах. За магадгүй одоо тэр цаг агарын нөхцөл байдлаар шалтгаалаад одоо үер болох, за мөн одоо гал төмөр гарах гэдэг одоо маш олон эрсдлүүд бол байдаг. Энэ хүрээндээ онцгойлийн байгууллага яаж ажиллах ёстой вэ? За бусад одоо энэ алба мэргэжлийн ангиутайгаа яаж харилцан ажиллаа зохион байгуулах вэ гэдэг энэ талын ажлыг бол хариуцсан явж байна. Тэгээ COP17-гийн үед чи хоёр бүс байгуулагдана. За нэгдүгээр цэгэр бүс нь бол дотор нүүбийн хамгаалтын дотор ажиллах ёстой. За энэ дээр одоо онцгойлийн байгууллагаас удирдлага зохион байгуулалтаар хангах 3 албаа хаагч 24 цагаар бол ажиллана. За мөн одоо онцгойлийн байгууллагын гал унтраах болон аврах автомашин техникүүд бол томилгоожж 24 цагаар усандаа байрлаж ажиллах ёстой. За манай улсын хяналтын болон галт төмөр улсын хяналтын байцаагч нар маань одоо бас энэ гадаа аюулгүй байдал мөн одоо бусад чиглэлийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо хяналт шалгалтын ажлыг бол одоо тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа. За ногоон бүсдэр одоо мөн адилхан одоо манай албаа хаагчид одоо өдөр тутмын үүрэг гүйцэтгэнэ. За бусад одоо чиг үүргийн ажлууд сүнслэг үүдийн зөвлөлөөс өгч байгаа штабаас өгч байгаа чиг үүргийг бол бид нар хэрэгжүүлж ажиллана гэж